За эрүүл амьдрал цахай нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэнд оролцогчдоо тодорхой кейсээр тулгуурлаад эрүүл мэндийн боловсролыг олгож байгаа. За манай хоёр оролцогч бол 60 насны төлөөлөл гэдгийг бол би нэвтрүүлэг болгондоо хэлж байгаа. Яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр мэдээж одоо ямар насны хүмүүстээр ямар эрүүл мэндийн асуудал үүсдэг вэ гэдгийг илүү томроо ойлгуулахын тулд харуулахын тулд бид бүхэн 60 насны төлөөллийг оролцогч болгон сонгож авсан байгаа. За өмнөх нэвтрүүлгүүд дээр манай хоёр оролцогч маань зарим нэг шинжилгээнүүдийг өгсөн, үслэгт хамрагдсан, за эмчид үзүүлээд дахиад одоо шинжилгээ төлөвлөлүүд ингэ явсан. За эрүүл мэндийн асуудал гэдэг бол одоо нэг эмчтэр ороод одоо нэг төрлийн шинжилгээ товлоо гараад ирэхэд дараагийн эмчтэр ороод дахиад өөр төрлийн шинжилгээ өгөх ийм одоо процесс өрнөдөг, ийм одоо үйл явц болдог шүү дээ. Та бүхэн маань ч гэсэндээ сайн мэдж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол нөгөө эмч хоёр оролцогч маань дотрын эмч рүү орох ёстой. За мэдээж дотрын эмчээс тухайн хоёр хүний одоо биеийн байдал дээр нь тулгуурлаад ямар шинжилгээ төлөвлөхөөр байна. Яг одоо үзэгч та бүхэн манаас нэвтрүүлэгтэйгээ хамт байгаараа бид бүхэн хоёр оролцогчийн эрүүл мэндийн асуудал дээр үндэслээд та бүхэндээ бас эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөхөөр зорж байгаа. За мөн та бүхэн ч гэсэндээ эндээс эрүүл мэндийн маш том боловсролыг авах бас нэг хичээл юм шүү гэдгийг бас хэлмээрэн ингээд та бүхэн маань нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулна. Орор. Сайн байна уу? Нэр нь хэм бэ? Хөгжөө ингээд айгу хөшөөд. Ууц нуруугаар ингэж юу яаж өгдөг. Чэжний хүндээр бас ингэж явах юм байна. Чэжээр яаж өгдөг? Хатгаж өгдөг, хүндүүлэх, дашгаа юм шиг. Чэжний хүндийн жоох ингэж нэг юу яаж өгдөг. Даш чахаж өгдөг. Тий, жоох сайн. Дагалт ихсэх үү? Дагалт. Дагалт ихсгээр дээдл нь хэд өрөх үү? 170%. 170. Дагалтандаа ямар юм ууж байна та? Лориста хийдтэй. Өдөр болгон ууж байна уу? Өдөр болгон ууж байна. Имээ уучаар дагалт нь хэд болж байна? 130. 130 дээр нь имэндээ гайгүй бууж байгаа юм байна. Дагалтын имнээс өөр ууж байгаа юм танд байна уу? Одоо өөр чинь витамин бол ууж байгаа. D витамин тэр уудаг. За үүнээс гадна ууц нуруугаар өгдөг. Ууц нуруугаар өгдөөд хэр удаж байгаа вэ таны? Удаж байгаа. Өрөөлн өгдөөл чилээд өгдөж байгаа. Өвдөлтөнд доошоо хөл гоё руу дамжиж өвдөх юм байх уу? Тэр нь гайгүй. Гайгүй. Шээс ямар гарч ийн? Хуурц үнэртэй, тод өнгөтэй гарах юм бэ нөө? Гайгүй. Гайгүй. Шүн шээх үү? Шүн шээхгүй. Хавгнах уу? Тэгэхээр хоёулаа зүрхнийхээ талаас тодруулаад хэдэн шинжилгээнүүд өгье. За тэгэхээр зүрхний бичлэг өгөх нь байна. За цусны шинжилгээ, өөх цусны шинжилгээгээ зүрх судасны талаас шинжилгээнүүдээ өгнө. За таралтаа та гэртээ тогтмол хянах хэрэгтэй гэсэн үг шүү. За бөөрийн үйл ажиллагааны шинжилгээ цусаар өгнө. Бөөрийн үйл ажиллагааг нь үнэлнэ гэсэн үг. За тэгээд шээсний шинжилгээ өгнө. Сайн байна уу та? Нэр нь хэм бэ? Мөнгөт бол Чимбаатар. Танд дотрын талаас өөртөө ямар нэгэн зовир юу байгаа вэ? Их чинь нэлгний өөрчлөлтөд тэгээд зүрхний хэм алдагдал сүүлийн жилүүдэд явагдаад байгаа. Тэгээд бөөр жахан чилээд байдаг. Ууц чилдэг. Тэг. Зүрхэн талаасаа өөр өвчрөшн шинжилгээ тэр юм байна. Би авчраагүй шүү дээ уулна байгаа. Гэхдээ ангаах талаасаа бол гайхамшигээс цусмас өтгөрлөлт. Чэжээр өвдөх үү? Заримдаа зүрх өсөөд заримдаа дэлс тийм байх. Дэлсэдээ заримдаа уулчин. Уулны ихсдэг боловч сүүлийн жилүүдэд зүрхний хэм алдагдсан чинь даралт унаад байгаа. Зүрх бүр 100 гараад даралтны имээ тогтмол ууж байгаа юу? Хөө тогтмол уудаггүй. Ихсэн үедээ даралт нь ихсээд дээдл нь хэд хүрэх үү? 140 150 хүрнэ. 140. Гэхдээ хаяа. Имээ уучаар хэвийн даралт нь 119-т болцсон байлаа нодлонгоос хойш. Хэвийн дээр. Өөр чэжээр өвдөх нь хэрвээ хаагаараа яаж өвдөж байна чэжний өвдөлт нь? Энд механик жах өвдөлт байдаг шүү дээ. Жохоо аюулхаад өвддөг юм байна тий. Аюулхаад хүндүүл. Аюулхаад халуун оргих, гашуун оргих тийм зовир байх уу? Халуун оргих, гашуун оргих шүү хаяа.
хаяа гашуу өөрчлөгдөл. За зүрх судасны талаас ингэхээр байна танд. Эхний ээлжинд танд зүрхний бичлэг хийлгэхийг зөвлөх нь байна гэсэн. За зүрхний бичлэг дээр юу гарах вэ гэхээр ерөнхийн нөгөө таны хэлээд байгаа хэм алдагдлын өөрчлөлтүүд илэрч гарч болно. За давхад зүрхний бүтцийн өөрчлөлт, зүрхний томрол, булчингийн нөгөө зузаадл энэ бас зүрхний бичлэгээр илэрнэ. За дээрээс нь зүрхний бичлэгээр зүрхний цусан хангамжийн өөрчлөлт буюу ишимийн өөрчлөлтүүдийг илрүүлдэг. Тэгэхээр би танд эхний ээлжинд зүрхний бичлэгийн шинжилгээ зөвлөхөр байна гэсэн үг. За хоёрдугаар зүрх судасны талаас юу зөвлөх вэ гэхээр цусны дэлгэрэнгүй шинжилгээ болон өөгцсний солилцооны шинжилгээ өгөхийг зөвлөхөр байна гэсэн үг. За энэгээр юу хаашны нөхөр цусны дэлгэрэнгүй шинжилгээд цусны дүрс зэрлэментүүд болоо одоо нөгөө цус багталтай нөгөө цус өтгөрнөл энэ төр байна уу гэдгийг үзнэ гэсэн үг. За дараагаар нь өөгцсний шинжилгээ. За тэгэхээр нөгөө даналт X-тэй зүрх судасны зоврын тэр байгаад байгаа учраас цусан дах өөгцсний хэмжээ хэрвээ өндөр байгаа тохиолдолд зүрх судасны өвчнөр үүдэх эрсдлийг нэмэгдүүлж яадаг. Тэгэхээр цусан өөгц цус өндөр байх нь нөгөө цуцсны хатуурал, цуцсны нарийсл гэж үүсгдэг. Тэгэхээр та энэ шинжилгээнүүдийг зүрх судасны талаас нь зөвлөвөл зүгээр юм гэж танд хэлэхээр байна гэсэн. Алтан 140-88-тай. Жоох их дүнг саяхан уусан бол ерөнхийдөө нэг хэсгээд хэдэн 30 минутын дараа гастаа алтан тодорхой хэмжээгээр буурчин. Хүчил төрөвчин ямар байна? Пульс нь даалтай, хүчил төрөвчин сая нэг өргөшөө 96-тай хийм биш үү? Пульс сатурац нь бол хийм биш үү? За, чагнаад үзье. Уужгаа витамин D, кальци тэр нэмэлтээр юу витамин D хийдэг. Одоо би 5000-тай 2000-аар байж байгаа 5 болсон. Одоо 5-аар сүүлийн хэдэн сар ууж байна. Бараг жил ууж шүү дээ. Цусандаа та витамин D, кальцийн шинжилгээ юу өгчээв үү? Нодлон өгсөн. Их биш, бага биш, хэвийн хэмжээтэй юм D витамин уугаал явж байгаа тийм. За эрүүл мэндийн тухай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд Mom Medical клиникийн эмнэлгээс үргэлжлэн хүрч байна. За оролцогчид маань сая дотрын эмч рүү орсон. Дотрын эмчд үзүүлээд ерөнхий одоо нөгөө асуумжаа хэлээд хариулаад ингээд ер нь ямар эмчилгээ шинжилгээ төлөвлөх шаардлагатай вэ гэдгийг дотрын эмч маань зөвлөсөн байгаа. За дотрын эмч маань хоёр оролцогчид зүрхний яхаа болон ясны сэргийлэлт үзье. За мөн дээрээс нэмэлтээр зарим нэг шинжилгээ авъя гэсэн ийм зөвлөмж өгсөн байгаа. За яг эмчийн зөвлөсний дагуу хоёр оролцогч маань одоо зүрхний яхаа болон ясны сэргийлэлтийн төвшингийг үзүүлэх гэдэг одоо яг байж байна. Тэгэхээр үзэгчд маань ч гэсэндээ нэвтрүүлэгтэй хамтаагаараа мэдээж та бүхэнд оролцогчдын маань хувьд бол 60 насны төлөөлөл байгаа. Эдгээр хүмүүстээр эрүүл мэндийн ямар асуудал одоо тулгамддаг вэ, тулгардаг вэ, ямар эрсдэлтэй үед одоо эдгээр хүмүүс маань байж идэг вэ гэдэг энэ бүх мэдээллийг үзэгч та бүхэн маань нэвтрүүлгийн туршид бас одоо тодорхой мэдээлэл аваад мэдээж өөрсдөө ч гэсэндээ бас ямар тохиолдолд одоо эрүүл мэндийн үүслэг шинжилгээнд хамруулах хэвээр ямар тохиолдолд бид нэр одоо эмчит хандуулж үзүүлэх вэ гэдэг мэдээллийг авах юм шиг үзэгчтэй. За би таны одоо бомболчгааг үзэж байгаа шүү. Та эрүүгээ сайхан дэше өргөөд гэдээгээд өгөөрэй. За энэ чинь яхагоор тэр бомбон дээр байгаа занглаануудын бүтцийг ямар хэмжээтэй байна, ямар бүтцтэй байна судалчлаад байна уугүй юу гэдэг бичээд явуулъя шүү. За яа. За. Танд зөөр байгаа лээ. Зөөр үсэх хэмжээ, аяа бухимдаж байна. Нойр зарим үед За бүхний идэд янз бүрийн голомтод үүс гөрүүд байна уу гэдгийг юм чинь хараад явал шүү. За явуулчихад нар өргөсжөөгүй юу гэдгийг. Бүхний хад ер нь гэхдээ харуулдаггүй. Гүү. За бүхний хад ер нь бол хянуулж авах хэрэгтэй шүү. За яа. Янз бүрийн үүс гөр өөрчлөлт байсан ч эдний өөрчлөлт байхгүйсэн ч ер нь бол жилд заавал нэг удаа мэдээж үс гөрүүд байх юм бол хянах зорилгоор үзүүлэх байх. За. За яхагоор таны илэгний хэлбэр нь ямар байна, хэмжээ нь ямар байна, янз бүрийн үс гөр өөрчлөлтүүд байна уугүй юу гэдэг нь чинь хараад явуулна. Яг талаас бол илэгний хэлбэр хэмжээ нар нь бол
хэвэн байна шүү заяа. За элэний хатуурлууд нар бол тодорхойлохгүй байна. За элэгэндээ нэг уйлахаа байдаг юм тийм ээ. Тий. За уйлахааныхан хэмжээ агуулгын түмний бичээд явуулна. За суллаад өгөрөөд. За сайн. За дахиад хамраараа гүнзгий амс аваад өгчих. Өөд. За хэмжээг нь ер нь бол хянуулаад явж байгаарай. За сайн маа ийшээ яхаа та харуулхад та дэш хараад хөвччээрэй. За амттай гизээ сайхан түнгэлгээд өгөөрэй. Өөд. За элгэн дээр нэг шухацсан голонт байдаг юм байна тийм ээ. За энэ бол зүгээр хянаад явуулж авах зүйл шүү заа юу. За гизээ судлаарай та. За элэгнийх нь үндсэн хэлбэр хэмжээ эднэр нь бол зөвөөрөө шүү. Томорсон, жижигсэн юм бол алга. Эсвэл чулуутай байгаад ахвалсан юм уу? Ургацагтай байгаад ахвалсан юм та. За. За манай Momitical эмнэлэг нь олон төрлийн яхаа аншлага хийдэг байгаа. Үүнд болохоор хэвлээ яхаа, хөхний яхаа, бамбаалчхаа, төрүүлчхаа яхаанууд хийгддэг. Үүнээс гадна бас эмэгтэйчүүдийн яхаа, жирэмснээ одоо бүх хугацааны яхаануудыг хийгддэг байгаа. За тэгээд саяны үйлчлүүлэгч нарын хувьд гэвэл одоо нөгөө нэг ерөөсөө урьдчилан сэргийлэх үзлэгт бол хамрагддаггүй юм байна. Ер нь бол урьдчилан сэргийлэх үзлэгтэй бол заавал сайн хамрагдаж явах хэрэгтэй. Энэ бол насжилттай холбоотой, нийгмийн үетэй холбоотой бол манай монголчуудын өвчлөл жоохон өндөр байдаг учраас одоо өөрсдийнхөө урьдчилан сэргийлээд үзлэгтэй бол байнга хамрагдаж явах хэрэгтэй. Тэгээд бамбаалчхаа бол дотоод шуурлын эрхтний өвчлөлт бол ер нь бол нас архи тусмаа улам ихсдэг учраас одоо яг манай хоёр үйлчлүүлэгчийн хувьд гэвэл өөрчлөлтүүд бол угаасаа гараад хийлсэн харагдаж илээ. Тэгээд шинжилгээ нартаа авсруулад манай дотоод шүүртийн эмчнэр зөвлөгөө өгөөд явах хаа. Яа хоёлоо хөлөө ингээ чигээр нь тавьж байгаа. Чигээр нь эхлээ тавьчих. Одоо доош нь гулгуулад оруулъя хоёр тийш нь. За өсгийн ардаа хүрсэн үү? Хүрсэн. За хоёлоо шилбэн ардталтаа сайн нааш шүү за. За тэгээд хөлөө битгий салгаарай. За таны хариу болохоор 3.4-тэй гарсан байна. Тэгэхээр хоёулынгийнх нь төвшин болохоор ерөнхийдөө яг энэ сум заасан энэ хэсэгтээ байна гэсэн. Ясны сэрэгжил байхгүй хэвийн төвшөндөө байна гэж заасан байх шүү. За. Хэрвээ энэ шар хэсэг рүү ороод ирэх юм бол ерөнхийдөө сэрэгжилт явагдаж эхэлж гин гэж үздэг. Таны болохоор бүр дээр байгаа болохоор зүгээр хэвийн байгаа шүү. За. За энэ хоёулынгийнх нь хариу хасах 2.4-тэй заасан байна. За ерөнхийдөө бол ясны сэрэгжилт нь явагдаж эхлэх гэж байна гэж гарсан байх шүү. За нормал ясны сэрэгжилт яс бол ийм байдаг бол таны нягтай арай жоохон сэрэгжилтийн төвшин рүүгээ орохгүй явж гин гэсэн үг шүү. Тэгэхээр та доторынхоо эмчид үзүүлээд нэмэлт зөвлөгөө шинжилгээнүүд өгөөд тайлбар зөвлөгөө аваарай. За эмчи одоо яг таны гарт одоо хоёр оролцогчийн маань шинжилгээний хариунууд байна тий. Яг одоо энэ мөнхтүүлэгчийн хувьд бол яг одоо шинжилгээний хариугаар ер нь биеийн байдал ямар хөө дотор эрхт ялангуяа тий. За эхний шинжилгээ ясны сэргийлэл тодорхойлох шинжилгээ өгсөн байна. За үйлчлүүлэгч маань ер нь витамин D-г тогтмол уугаад явж исэн. За тэрүүгээр ягаад ясны сэргийлэлтийн шинжилгээнүүд ямар нэгэн ясны сэргийлэлтийг бол үүсээгүй. За ясны сэргийлэлт байхгүй хэвийн гарсан биш үү? За ясны сэргийлэлтийн шинжилгээ. За зүрхний бичлэг хийлгсэн цусны хөөгцсний шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, зүрх цусны талаас дэлгэрүүлж үзүүлсэн байгаа. За зүрхний талаас бол битээш зүрх дэстэг зовиртой байгаа. Зүрхний цахилгаан бичлэг хийгээд үзэхэд тахикардия буюу зүрхний цохилт хэвийн хэмжээнээс 50% их бичигдсэн байна. За цуснд хөөгцсний шинжилгээ, өөгцсний паракцийг бүгдийг нь үзсэн байгаа. За энд нь болохоор холестерин тригглицерид бага нектарлтай липопротеид буюу хүний бидэд муу чанарын өөгцсний хэмжээ хэвийн хэмжээнээс их буюу цуснд хөөгцсний шинжилгээ өөрчлөлттэй гарсан байна. За цусны дэлгэрэнгүй шинжилгээнд бол ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн гарсан байна. За тэгэхээр зүрхний бичлэгтээ байгаа өөрчлөлт болон цуснд хөөгцсний
үзүүлэлтэд их байгаа дээр нэмчлэгээ бичиж өгнө. Давхар хоолтын тал дээр одоо нөгөө өөгцтэй хоолндын хязгаарлал, давхар нөгөө амтны гаралтай өөгтөөс одоо бусад одоо маасал, цөцгий, өрөм, зөөхийгээд эдгээр нь бас цусан дах өөгцсний хэмжээг ихсгэд нөлөөлдөг. Тэгэхээр энэ хоол хүнсийг тодорхой хэмжээгээр бас хязгаарлаж өгвөл зүгээрээ гэсэн үг шүү. За 50-аас дээш настай хүмүүсийн гэвэл 60 орчимд нь ихэнх шалтгаанд нь артерийн даралт ихсэл өвчин хөвчлэн байдаг. Тэгэхээр нөгөө даралтаа үзүүлээд хэрвээ даралтын хөдөлгөөн ихээл дотрын эмчтэй үзүүлээд за эмчилгээ зөвлөгөөгөө авал даралт нэмээ тогтмол таслахгүй уух. За дээрээс нь даралтаа гэртээ зөв үзэж хянах гэж чухал ач холбогдолтой. За хоёрдугаар чухал дотрын өвчин талаас хамгийн илбэг тохиолдолд нь саяны хэлсэн нөгөө уян хүчний өвчлөл ясны сэргийлэлт байдаг. Эмэгтэйчүүдэд ялангуяа нөгөө цэвэрчлэлтийн дараа эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлттэй холбоотойгоор ясны сэргийлэл үүсэх нь хамгийн илбэг тохиолддог. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн хувьд бол нөгөө витамин D-гээ тогтмол уудаг байгаа учраас витамин D ч өөрөө нөгөө хүнээс цуснд кальц, фосфорын солилцоог хангаж өгдөг. Тэгэхээр энэ бас нөгөө ясны сэргийлэл үүсэхгүй байхад нөлөөлж байна гэсэн үг. Тэгэхээр одоогоор ямар нэгэн ясны сэргийлэлтийн тэр үүсээгүй. Дараагийн шалтгаан нь болохоор хоол боловсруулах хэрэгтэн тогтолцооны өвчлөл байдаг. Гэхдээ нөгөө нас агчаа ахмад настнуудын хувьд нөгөө хуурц өвчин гэхээс илүү нөгөө нэг ходоод гидсэлэг төснөө булчирхай өвчлийн хэвчлэн нөгөө архаг байдлаар удаан хугацаанд яваад байгаа өвчлөл хоол боловсруулах талаас илүү байдаг. Тэр холестерин одоо би жингээ хасаад миний жигд байна гэсэн хэмнээ намар бас шинжилгээр холестерин өндөр болсон. Өнөөдөр бас өндөр болж байна. Тэгэхээр би сая өөрөөсөө ойлгосоор масл бас холестерин миний хамгийн одооны хэлж байгаа мас. Тийм нөлөөлөн тэгэхээр тэрийгээ ер нь бол хязгаарлан тэгээд эмээ уучаад татаж шинжилгээгээ өгнө гэсэн үг. Холестерин. Одоо жишээлбэл масл ч юм уу тийм энгийн одоо энэ цэцгийн тос гээд энэ хэрэглээ хүртэл холестерин нөлөөлөл өвчлөлт юм. Саяны таны ярианаас бас нөгөө нэг хит нүүрс урс агуулсан чихэрлэг хүнс бас холестерин ихсгэд бас тэр болгоно холестерин нөлөөлөл явж байгаа нөлөөлөхний хүчин зүйл нь болж байгаа гэсэн. Би ойлгохтой би ч бас махны хэрэглээ багаан холестерин гэж бодсон чинь ингээд хоёр дахь их гарч штэ тий. За сая дотрын эмчтэр мөнхтуулагч маань орж ирж яг нөгөө шинжилгээнийхээ хариуг бариад зөвлөгөөг авсан. Одоо харин алтан цэцэг эгч маань авах гэж байна. Алтан цэцэг эмчийн эгч маань шинжилгээний хариу эмчээ арай нэг жоохон өөр гарсан юм болоо да гэсэн нэг тийм зүйл ажиглагдаад ах шиг байсан. Та яг юу зөвлөх вэ? За бүтээрийн болохоор гол зөвөрд нь даралт ихсэлттэй байсан. Өглөө өцгөр даралт өндөр байсан. Тэгээ одоо даралтын бас хэмжээд үзье. Тэрнээс шалтгаалж зүрх судасны талаас зүрхний бичлэгийг, өгцсний шинжилгээ, цусны төлөвлөгөө шинжилгээ хийгдсэн байгаа. За зүрхний бичлэгээр болохоор өөрчлөлтөө үзүүлэлт нь болохоор энэ дээр зүрхний бүтэлжингийн гипертрофи буюу зүрхний зүүн хавтлын томрлын шинж зүрхний бичлэг дээр ажиглагдсан байна. За давхар энэ дээр ишемийн буюу зүрхний цусан хэмжээ өөрчлөлт бас гарсан байна. За тэгэхээр энэ нөгөө зүрхний тэр томрлын шинж нь болохоор удаан хугацаанд даралт өндөр явж байсантай холбоотой бас ийм шинжүүд илэрх боломжтой. Тэгээд давхар нөгөө энэ дээр даралтны имээ солих уу, өөрчлөх үү гэдэг юм яригдана гэсэн үг. Яг тогтмол цагтаа яг даралтны имийг яг тогтсон тэр цагтаа л өдөр болгон уух ёстой гэдэг энэ нөгөө учир шалтгааныг та хүн сая юу сайн тайлбарлалаа. Гэхдээ нөгөө даралт ихсдэг хүмүүсийн хувьд бол энийг төдийлөн одоо оошоож авч үздэг. Даралтаа үзчихэнгүүтээ гайгүй байх юм бол зүгээр ингээд эмээ уухгүй өнччдөг тий. Гэтэл энэш нөгөө тогтмол өдөр болгон нэг тогтсон цагт ууж ээж үрдүн гарах гэдэг байгаа шүү дээ тий. Тийм тэр нь тогтмол өдөрт нэг тогтсон цагт ууж байгаа юу шалтгаан нь юу вэ гэхээр одоо нөгөө даралт ихсэлтээс урьдчилж ууж байгаа гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө өдөрт нэг ууж байгаа гэдэг нь за өглөө 8 цагт уулаа гэхэд маргааш өглөө 8 цаг хүртэл таны даралтыг нөгөө зорилтод хэвийн түвшинд барьж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгжээж дараагийн 8 цагт уухад маргаашийн 8 цаг хүртэл даралтыг хэвийн хэмжээнд барьж өгөх гэсэн үг. Тэр ач холбогдолтой байдаг гэсэн үг. Яг өглөө бол өглөөний даралтаас бол даралт нь тодорхой хэмжээнд буурсан байна. Гэхдээ нөгөө зорилтод түвшинд хүртэл хангалттай байж чадахгүй байгаа учраас хоёулаа даралтны имээ сольж угаад
цолж зөвлөе гэж бодож байна. За дээрэс нь нөгөө өгцсний шинжилгээ бас өөрчлөлттэй дислипидемия буюу тусан дох өгцсний хэмжээ их байна. За энэ бас нөгөө саяны дөрвөн цусны өвчний эрсдлийг үүсгэдэг. Тэгэхээр даралтны имээр солиод за дээрэс нь нэмээд өгцсний энэ тодорхой хэмжээгээр байна. За тэгээд давхар нөгөө хоолтон дээрээ өгцөстөө мах за тэгээл өрөм зөөхий цэцгийгээд тусан дох өгц солилцсон их хэсэгдэг хүнснээ сайл болох татгалзуул зүгээрээ гэсэн үг зүрх судасны талаас нь бол эмчилгээ зөвлөгөө гэж өгөх юм байна. За тэгээд хоёрдугаарт болохоор ясны сэргийлчлийн шинжилгээ өгөгдсөн байна. Тэгэхээр D витамин, кальц нэмэлтээр хоёулаа ууж байгаа юу? D витамин ууж байгаа. D витамин ууж байгаа. D витамин ууж байгаа тун хэдээр ууж байна та? 2000-аар. Цуснд витамин D, кальцийн шинжилгээ өмнө өгчээгүй. Ойд. За ясны сэргийлчлийн шинжилгээгээр болохоор энэ шинжилгээ нь остеопени буюу ясны нэгт буурсан гэсэн үзүүлэлттэй гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө ясны сэргийлжилт үүсч эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нь тохирсон танд уухаар эрдэс витаминын жороор бичээд үгүй. За шээсний шинжилгээнд бол өөрчлөлттэй юм гарсан байна. За энд нь болохоор бүр шээсний замын халтур буюу бүр шээсэнд бүр нүрвсэл гэж хэлж болохоор тийм өөрчлөлтүүд байна гэсэн. Тэндээ нь юу гэхээр шээсэнд нь бактери гарсан байна. Мөн үрвслийг хилдэгдэг үзүүлэлт гарсан байна. Тэгэхээр энэ нь юу гэхээр бүр шээсний замын халтур байна гэсэн. Тэгэхээр энд нь тохирсон эмчилгээг нь болохоор жороор бичээд өгнө. Гол нь нэмээ таслахгүй зөв уугаад имээ дуустал нь гэсэн. За дээрэс нь хоёулаа нөгөө усаа хангалттай хэмжээгээр өгнө. Өдөрт усаа хангалттай хэмжээгээр өгнө. Дээрэс нь шээс хөрөнгөтэй шин давсгаа сулж явах нь бас нөгөө бүр шээсний замын халтурын ач холбогдолтой байдаг гэсэн үг шүү. За зүрхэн дээр гарсан энэ өөрчлөлтүүдийг бол одоо энэ дадалтай хянаад ингээд байхгүй бол улам нөгөө дадалтны хэлбэлдэл дээрээс нь зүрх сүсний өвчтний эрсдлийг улам нэмэлэн гэсэн. Тэгэхээр гол нь имээ зөв уун за дээрээс нь нөгөө давхар нөгөө хянах өөрийн хяналт тэмдэг бас чухал. Бүр шээсний замын халтурын үед бол нөгөө тодорхой энэ эмчилгээгээр энэ өрөвсөл халтур бактери тодорхой эмчилгээн дээр хянагдчих болно. Цаашдаа тэгээд давхар нөгөө саяны шингэн юм уу дээрээс нь давсгаа сулж байгаа. За тэгээд доороос нөгөө даахгүй байх гэдэг нь дахиад нөгөө халтур дахихаас бас сэргийлдэг. За тэгээд ямар нэгэн байдлаар саяны өөрөө дахиж илэрч байгаа тохиолдолд эмч танд нь шинжилгээгээ өгөөд тухайн үед тохирсон эмчилгээгээ үзүүлнэ гэсэн. Ясны сэргийлжилт үүсч эхэлж байгаа дээр бол нөгөө энэ яг ингээд ясны сэргийлжил үүсч байгаа гэдэг нь өөртөө зөвөрөө мэддэхгүй гэхдээ нөгөө цаашдаа нөгөө амьдралын нөгөө хэвийн амьдралын нөхцөлд нөлөөлөх өөрчлөлтүүдийг үүсгэдэг ясны бүтцийн өөрчлөлт, хөдөлгөөний өөрчлөлт, за ирээс нөгөө өвдөлтийн төр өгөх гээд ийм өөрчлөлтүүд өгдөг. Тэгэхээр эхний байдлаар энэ ясны нэгт өөрчлөгдсөн дээр нөгөө эрдэс витамин энтрээ ууж үзэн тэгээд хяналтаа үзүүлнэ гэсэн үг. За үзэгчдээ нэвтрүүлгийн эхэнд хоёр оролцогч маань хамгийн түрүүнд нөгөө эмэгтэйчүүдийн эмчтэр орж ирсэн. Тэгээ эмэгтэйчүүдийн эмч маань бас зарим нэг шинжилгээ төлөвлөөд хоёрыг маань гаргасан байгаа. За хоёр оролцогчийн маань хувьд хоёулаа 60 насны төлөөлөл тэгээд эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөсөн зарим нэг шинжилгээнүүдийг өгөөд одоо эргээд эмэгтэйчүүдийн эмчтэр орж ирж байна. Тэгэхээр хоёр оролцогч маань одоо хоёулаа 60 насны төлөөлөл байгаа тийм. Эхлээд бол одоо мөнхтуулагч эмэгчтэр та бас одоо шинжилгээний хариун дээр үндэслээд бас ямар зөвлөмж хэлэх вэ? За шинжилгээний хариуг нь бол харахад бол эстроген даавар бол нэлээд буурсан байна. FSH дааврын хэмжээ бол нэлээд өссөн харагдаж байна. Тэгэхээр яг хуу цэвэршилт явагдаад дунд үедээ бол цэвэршилтийн дараах үе бол гэж гарсан байна. Тэгэхээр хоёулаа эмчилгээ бол ерөн шаардлагатай. Нэлээд өтрээний хуурай шилтэй давсаг бас ойр ойрхон шээс хүрээд байгаа завьртай байгаа тийм учраас хоёулаа эстроген даавар нөхөх эмчилгээ бол тань тохиромжтой гэж зөвлөж байна. Тэгээ өтрээний чигшүүлэх эмчилгээ бас тохиромжтой. Би танд тэр эмчилгээнүүдийг бичиж өгье. Та чи хэдэн настайдаа цэвэрсэн мөлий? 50 гараал 52. Тийм 52 гэхлээр бол Монгол эмэгтэйчүүдийн дундад цэвэршилтийн нас нь 50 нас байдаг. Тэгэхээр та бол 2 жилийн дараа цэвэрсэн учраас даавар бол юм байна. Гэхдээ заавал эмчилгээ бол авах шаардлагатай. Одоо таны ярианаас би бол ингэж ойлгох гээд байна л да. Дааврын нөлөөнөөс бол шээс задгарах асуудал үүсэж байгаа гэсэн үг үү?
тий үсэж байгаа гэсэн үг. Яагаад үсэж байгаа вэ гэхлээр эстроген даавар нь бол эмэгтэй хүний даавар сар бүрийн 14-өөс 20 14 хоног дээр хамгийн их оргил үе дээр ирдэг. Харин цэвэршилт явагдаад эхлэхээр цуснд байнга их буурч идэг гэсэн үг. Буураад эхлэхээр бол угаасаа өтрээний хуурайшилт, чест задгааралт явагдах нь бол илбэг байгаа гэсэн үг. За сая бол одоо яг мөнхтөл хэмжтэй эгчдэр бол яг эмч маань нэг зөвлөгөөгөө өгөө явлаа. Одоо бол алтан цэцэг эгчдэр эмч маань яг эмэгтэйчүүд талаас ямар заавар зөвлөгөө өгөх вэ гэдгийг одоо ярих юм. За одоо алтан цэцэг эгчийн хувьд одоо шинжилгээний хариу бас ямар гарсан байна? Та бас юу гэж зөвлөх вэ? Алтан цэцэг эгчийн хувьд болохоор эстроген даавар нь бол буурсан байна. FSH даавар нь бол хэвийн хэмжээтэй гарсан байна. Тэгэхээр бас цэвэршилт явагдаж байна. Тэгээд би энэ дээр бас эстроген даавар бол одоохондоо бол хэрэггүй гэж бодож байна. Тийм учраас үтрээ чигшүүлэх гэл эмчилгээ бичиж өгөөд явуулъя гэж бодож байна. Тийм. Манай алтан цэцэг эгч маань жоохон хөвлийгээрээ таргалтай байгаа. Бус эсгээрээ ер нь таргалт байхгүй. Тийм учраас ер нь хөвлийн дасгал түлхүү хийвэл ер нь зүгээр гэж бодож байна. Тийм. Яагаад тэгэхээр хөвлийгээрээ таргалаад ах юм бол бусад эрхтэн системдээ ч гэсэн ер нь муу. Тийм учраас дасгал хөдөлгөөний идэвхжүүлвэл ер нь зүгээрээ гэж бодож байна. Тэгээд стресстгүй байх нь байна. Сайн унтаж амрах нь тэр тал руугаа л илүү чиглэж явбал зүгээр байна да. Та ер нь одоо эмэгтэйчүүд талаас нь ер нь одоо хэрэг үзүүлдэг юм бэ? Ер нь л удаан. Ер нь үзүүлдэг. Ер нь л баг үзсэн тий. Гэтэ яг үзүүлнэ л дээ. Тэгэхээр битээр болохоор дааврын шинжилгээ аваад, асуумж аваад, эхот хараад, эсийн шинжилгээ авч үзсэн байна. Одоогийн байдлаар бол манай эгч бол хэвийн эмэгтэйчүүд талаас ямар нэг асуудалгүй байгаа учраас жилийн дараа хоёлаа уулзаад дахин шинжилгээнүүдэд чеклэх нь байна. Ер нь ингээд хараад хахад шүү дээ эмэгтэйчүүд ингээд цэвэршчлэл бол надад ерөөсөө ингээд эмэгтэйчүүдийн асуудал одоо дахиж үүсэхгүй мэн гэдэг ойлголт айгүйх өгдөө. Тэгсэн чинь таасаа ингээд таны ярианаас те энэ шинжилгээний хариу энэ төр харахаар ялчгүй эмэгтэйчүүдийн асуудал маань хэдий цэвэршсэн ч гэсэндээ тэнд бас ингээд үргэлжлэл явагдаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр бас эмэгтэйчүүдтэй бас энэ талаас нь анхааруулах хэрэгтэй байна тийм. Заавал эхот харуулаад эсний шинжилгээ өгөөд үзүүлээд эмчтэйгээ уулзаад зөвлөгөө авах шаардлагатай. Умаан хүзүүний хорт хавдраар Монгол улс бас нэлээд дээгүүр явдаг. Тийм учраас умаан хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд заавал эсийн шинжилгээндээ хамрагдах ёстой. Эхотоо харуулах шаардлагатай эмэгтэйчүүдийн өтрээний эхот тийм. Нэмэлтээр ганцхан лавлаад асууж байна. Түрүүн бас найлт дурд өнгөрсөн. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн синдром гэдэг өөр одоо бусад эрхтний асуудлууд үүсэжсэн шүү дээ. Энэ дээр одоо тухайлбал та жоохон нэмэлт ойлголт өгөөч дээ. Тийм цэвэршилтийн хам шинжийн үед бол зүрх дэлсэх, бачимдах, тэгээд ясны сэрэгжилт, үе мөчөөр өвдөх тийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэр шинж тэмдгүүдийг ер нь хооллолт, дасгал хөдөлгөөнөөрөө зохицуулбал илүү үр дүнтэй байдаг. Өдөр тутмын амьдралын хэв маягаар өөрчлөх, эрүүл зөв амьдралын хэв маяг руу шилжиж ер нь хэвийн болно гэсэн үг. За баярлалаа эмч. Баярлалаа. За үзэгчдээ эрүүл амьдрал цай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд Мо Медикал клиникийн эмнэлгээс нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа. За манай оролцогчид маань бол 60 насны төлөөлөл болсон 2 эмэгтэй байгаа. За энэ 2 эмэгтэйд маань эрүүл мэндийн ямар одоо асуудлууд тулгарсан байна, тулгамдсан байна. Энэ болгоныг бид нар яг мэрэгжлийн эмчийн зөвлөгөөтэйгээр за судалгаа нотлохонд суурилсан одоо энэ шинжилгээний дүгнэлтээр одоо эрүүл мэндийн биеийн байдал одоо нөхцөл байдлыг нь үнэлээд эмчнараас бас одоо тодорхой зөвлөгөө мэдээллүүдийг авч явж байгаа. За энэ удаагийн дугаарт маань 2 оролцогч маань дотрын эмчид үзүүлээд шинжилгээгээ өгөөд за тодорхой шинжилгээнүүдийнхаа хариуг аваад эргээд одоо нөгөө эмч шиг ороо зөвлөгөө юм авсан байгаа. За энэ нэвтрүүлгээс та бүхэн маань яах вэ гэхээр мэдээж энэ 2 одоо эмэгтэйг одоо өөрсдөө төлөөлүүлж бодоод эрүүл мэндийн ямар нэгэн одоо асуудал одоо шинж тэмдэг тий завуур илэрсэн бол та бүхэн цаг алдалгүй эмчит хандах нь зөв юм байна. Мэдээж эмчит хандсанараа таны одоо энэ биеийн байдалд одоо биед ямар өөрчлөлтүүд гараад байгаа вэ гэдгийг тодорхой тухайлсан шинжилгээнүүдийг төлөвлөөд шинжилгээний хариун дээр үндэслээд танд яг тохирсон эмчилгээг яг зааврынхын дагуу
яг одоо хоног хугацаагаар нь төлөвлөөд ингээд танд зөвлөх юм а. Энэ бол мэдээж таны эрүүл болох одоо их үндэс. За мэдээж одоо эмчид хандаж одоо үнэхээр асуудал үүссэн бол тэрийг үзүүлэх нь бол ойлгомжтой тодорхой асуудал. За үүн дээр нэмэгдээд амьдралын хэв маяг өөрчлөх гэдэг маш том одоо энгийн дадал хэвшил байдаг. Энийг ч гэсэндээ та бүхэн маань ерөөсөө орхигдуулж болохгүй. Эмч нарын зөвлөж байгаа зүйл бол ерөөсөө эрүүл хооллолт, эрүүл зөв хооллолт. Мэдээж энд бол дэглэм яригдаагүй. Одоо таны идж байгаа хоолнд бүх төрлийн хүнсний ногоо тодорхой хэмжээгээр агуулгдсан байх ёстой. Мэдээж өдөр тутамдаа өөртөө тохирсон дасгал хөдөлгөөний хийснээр танд эрүүл байх үндэс бүрэлдэхнэ. Ингээд нэвтрүүлэгтээ үргэлж хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдрал цаана нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөж байна.